Тэгвэл бид MVM Car Club-ийн ахлагч анх болтоо олзоод байна. Өнөөдөр та клубын цугларалт олж ийн энэ талаар. За ерөнхийдөө манай өнөөдөр MVM Club-ийн ерөнхийдөө нэгдсэн анхны уулзалт болж байгаа. Энэ ямар үйл ажиллагаатай ерөнхийдөө цугларалт болж байна гэхээр яг Mark X, Mark 2, Verosa гэсэн гурван төрлийн эзэмшигч хэрэгэлдэг одоо тий залуусын ерөнхийдөө энэ цугларалт. Энэ цугларалт маань ягаад энэ клуб маань нэгдсэн бай гэх юм бол ер нь бол манай клуб энэ төрлийн машиныг эзэмшдэг хэрэглэгчд одоо залуустай ерөнхийдөө мэдээлэл олгох, биентэй одоо сэлбэг хэрэгслээ солилцох, хоорондоо худалдаж авах тий заргалцах тийм зорилготойгоор нэгдсэн байгаа. Ерөнхийдөө манайх өнөөдөр бол нэг 60-70-аад машин ерөнхийдөө өнөөдөр цугларсан байна. Тэгээд бид нар одоо Sky дээр ерөнхийдөө дугаарлалтаа тараагаад бид нар одоо хөөдлөө одог руу ерөнхийдөө явна. Хөөдлөө одог дээр манай бүх үйл ажиллагаа нь маань эхлэх байгаа. Тэгээд тэнцээ уралдаан тэмцээн тэгээд манайхтай хамтарч ажиллаж байгаа байгууллагуудын ерөнхийдөө бас тэмцээнүүд тэнцээ танилцуулга тэгээд ерөнхийдөө өнөөдрийн үйл ажиллагааны тийм үйл ажиллагаа байгаа. Яг одоогийн байдлаар хичнээн машин ирчээд байна. Тэгээд ямар байдалтайгаар яв хөдлөө. Ер нь бол бид нар одоогийн байдлаар нэг 70-аад машин ирсэн байна. Тэгээд 70-аад машин дээр эхлээд ерөнхийдөө нэг дис зугаалт тавьсан байгаа. Тэгээд яг тэр дараалалаараа бид нар эндээс гараад хотын төвөөрөө яваад тэгээд шууд хөөдлөө одоо дараатанд ороод явах байгаа. MVM гэдгээрээ Mark 2, Verosa, Mark X гэж явж байгаа. Энэ клуб ерөнхийдөө яг энэ гурван төрлийн машин ер нь бол манай группийн клубын гишүүнээр явна. Клубын гишүүн, группийн гишүүн гэж ер нь бол тусдаа байгаа. Тэгэхээр группийн гишүүд маань болохоор ерөнхийдөө манай групп одоо 1200 гишүүнтэй болсон байна. Тэн донд яг манай яг энэ гурван төрлийн машины эзэмшдэг хүмүүс ч байгаа. Эзэмшдэг өөр төрлийн машины эзэмшигч нар ч байгаа гэсэн. Тэдэн баа ерөнхийдөө сонирхлоор ерөнхийдөө за бид нар одоо Mark X авах гэж байгаа ч юм уу те. Тэр хүн маань Mark X авахд одоо юу хүндрэлтэй байдаг, одоо бензин хэд идэх те. Бензин зарцуулалт хэр байдаг, өвлийн цагт яадаг, арчтгаа хэр шаарддаг гэд ерөнхийдөө тэдрийг бас асуудаг байгаа. Тэгээд яг үндсэн гишүүд гэж бас тустай байгаа. Үндсэн гишүүд маань болохоор нэг 100-аад гишүүд байгаа. Манайхтай байнга идэвхтэй байдаг гишүүд. Тэд нар маань болохоор манай логог нааснаар одоо манай хамтарч ажилладаг байгууллагуудаар хөнгөлөлтөө үйлчлүүлэхтэй угаалганы газар одоо очиод угаалгахдаа хөнгөлөлтөө угаалгадаг ч юм уу. Иймэрхүү үйлчлэгнүүдтэй бид нар манай үндсэн гишүүд группинг гишүүд гэдгээрээ тусдаа ялгарч байгаа гэсэн үг. Үзэгчтэй мотор ньюс нэвтрүүлэг яг одоо хөдлөө одог дээрээс та бүхэнд хүрж байна. Энд MVM Car Club-ийн хамгийн анхны уулзалт болж байна. Mark 2, Mark X, Verosa загварын нийт 60 гаруй машин цугларч хоорондоо туршлага солилцсон тэмцээн урлагийг зохион байгуулж хамтдаа нэг өдрийг өнгөрүүлж байна. За өөрчийн өндрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За өнөөдөр та клубын уулзалт олж ийн бас цугларалт тэмцээнүүд олж ийн. Цугларалтынхаа талаар. За өнөөдрийн үед бол цугларалт ингээд клубын юуны өмнө үзэгчдэд өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээд клубд бас клубын гишүүд өнөөдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн уулзалт ерөнхийдөө үеийнгийн залуучуудтай те санал бодлоо чөлөөтэй илэрхийлж машин дээр нэг техник хөрөмж байгаа техник хэрэгслийн талаар чөлөөтэй илэрхийлэх юм. Залууч нийгэм рүү хичээлсэн соёлтой залуучуудтай юм үйл ажиллагаа болж байна. Өөрийнхөө машины талаар танилцуулаач. Бусад машинаасаа бас арай л өөр өвөрмөц харагдаж байна л да. Энэ дундаасаа ялгарч чадж байна. За баярлалаа. Энэ бол Toyota Verosa гэдэг машин байгаа 2004 оны. Тэгээд өмнөний үед болохоор Монголд нэг 3 шиг л байгаа. Миний
улаан өнгө их цөөх явдаг. Toyota Mark 2 нь сүүлийн хэдэн жилд Toyota компанийн нэрлэж ирсэн суудлын автомашины загваруудын нэр юм. Хамгийн анхны загвар болох Toyota Corolla Mark 2-ыг 1968 онд танилцуулсан. 1960-ад оны сүүлээр Mark 2-ыг танилцуулах үед Toyota компани жижиг мөнгөнд хэмнэлттэй хямд төсвөр машин үйлдвэрлэгч гэдгээрээ олонд танигдсан байлаа. Харин Mark 2-ыг үйлдвэрлэсэн Toyota компаниг олон улсын автомашины үйлдвэрлэгчтэй өрсөлдөх гол чиглэл болохын зэрэгцээ шин зах зээлд амжилт авчрах боломж олгосон. Corolla Mark 2 нь Corolla-аас жижигхэн ч гэсэн Corolla-гийн хамгийн их борлуулалттай загвар байжээ. Ард талдаа мотортой Toyota-гийн хуучин загварын V6, V8 хөдөлгүүртэй том оврын автомашинуудтай харьцуулахад Mark 2 нь урдаа мотортой байдаг тул түлшинд хэмнэлттэй байдаг. Mark 2 дэлхийд даяар жолооч нарын дунд нэр хүндтэй болж эхэлмэгц Toyota компани Mark 2-ын олон өөр нэртэй загваруудыг танилцуулж эхэлжээ. Mark 2 1980-ад оны хамгийн түгээмэл машин байсан бол 1990-ад онд Японы эдийн засгийн хямралаас болж Mark 2-ын төрлийн Chaser, Cresta зэрэг машинуудын борлуулалт буурсан тул тус хоёр загварыг нэгтгэн Toyota Viroso гаргасан боловч удаан оршин тогтнож чадаагүй. Mark 2 Японд одоо хүртэл түгээмэл хэрэглэгддэг бөгөөд Toyota Mark X загварт шилжжээ. Өнөөдрийн уулзалтын талаар үзэгчтэй тайлбарлаад өгөөч. Өнөөдөр хичнээн машин оролцож байна. За энд ямар уралдаан тэмцээн болох? За өнөөдрийн хувьд бол за манай уулзалтанд 60 орчим машин оролцож байна яг. Тэгээд өөр бас хүмүүс бас сонирхох гэж ирсэн байна өөр машинтай хүмүүс. Тэгээд өнөөдөр бол хотоос нэг өдөр цэвэр агаарт гараад амралтын өдрөө сайхан өнөр клапараа хамт олноороо сайхан агаарт ингээд нэг өдрийг сайхан хөгжилтэй өнгөрөх гэж юм ирсэн юм аа. Зорилго бол. Тэгэхээр бас танахтай хамтран ажиллагч байгууллагуудын тэмцээн уралдаан болно гэж ямар тэмцээнүүд гэх юм бол зүгээр жишээ дурдаад яриад. За дрифт драг бол болохгүй бах. Тэгээ зөвхөн зүгээр нэг хөв хүмүүсийн өөрсдийнх нь одоо ингээд жишээлбэл ингээд дугуй муугаа урдан тайлан байх те. Тиймэрхүү нэг тэмцээнүүд болно. Манай клуб бол Mark 2, Viroso, Mark X энэ гурван машинаас бүрдэж байгаа. Тэгээд спорт биш машинууд зөндөө байгаа. Тэгээд бүгд дрифт драг хийх машинууд биш байхгүй. Тэгээд зөвхөн сонирхлоороо те бүгд энгийн машинууд зөндөө л байна. Монголд бас машин сонирхогчдын маш олон клубүүд байна шүү дээ. Энэ клубүүдээс танай клуб юугаараа онцлогтой юм бол? За манай энэ клубын бусад онцлог нь гэхээр бусад клуб бол ихэнх нь дандаа дрифт яг зориултын спортыг тийм машинууд байдаг. Тэгээ манай онцлог нь гэхээр яг энгийн бүгд ер нь энгийн машинтай бүгд нэг санаа нийлсэн. Бүгд бие биенээсээ туршлага солилцсон. Бие биенийгээ дэмжиж нэг нь ингээд яахад араас нь ингэж түлхэж тулж явах тийм зорилготой гэж нээсэн. Санаа нийлсэн хүмүүс юм да. Mark X загварыг анх 2004 онд танилцуулсан бөгөөд Японы Iwate Kanikasakid үйлдвэрлэдэг. Мөн хятад улсад Reznер-ээр борлуулагддаг. 253 морины хүчтэй 3.0 мотортой, 212 морины хүчтэй буюу 2.5 мотортой гэсэн хоёр янз байдаг бөгөөд V6 хөдөлгүүртэй. Mark X загварын машин нь зөвхөн Япон, Хятадд үйлдвэрлэгддэг. Mark X нь спорт загварын Toyota Chaser болон тансаг зэрэглэлийн Toyota Cresta суудлын машинуудыг хослуулсан загвар юм. 2004 оноос өнөө хүртэл үйлдвэрлэсэн Mark X загварын машинуудыг 2 үе болгон хувааж үздэг байна. 2004-өөс 2009 онд үйлдвэрлэгдсэн машинууд 1-р үед хамаарагддаг бол харин 2009 оноос хойш 2-р үеийн Mark X загварын машин үйлдвэрлэгдэх болжээ. 2-р үеийн Mark X-ийг дотор нь стандарт, премиум, спорт болон спорт плюс гэж ангилдаг байна.
Viroso загварын машиныг Mark 2 загвар дээр үндэслэн Chaser Cresta загварын машинуудыг нэгтгэн гаргаж ирсэн юм. 2001-ээс 2003 оны хооронд үйлдвэрлэж байжээ. Viroso нь V6 хөдөлгүүртэй урд хойноо хөдлөгчтэй автомат хурдны харьцагтай юм а.